Амар сайн хүндэт харагшат таны анхааралда манай саг дамжуулга студиусу Александр Церенов. Январын 22-та Бурят театры тезэн дээр хөрөлдөөний төхлөөр наедине гэх программа өнгөрөх. Энэн тухай тодорхойлгоор өнөөдөр манай студийн айлшин Бурят улсын ардэ зүжигшин Бурят театры зүжигшин Надежда Мунконова хоржууха. Надежда Михайловна сайн байна? Сайн байна. Нэнтрэн энэ программ тухай тодорхойлгоор хөрөлдөгд энэмнэ хэдийдхий өнгөрөх вэ али анх төршин хийгээгүй ямар зорилготой гэж байна. Тон наедине гэх программны нёдонд би болгон мундлын хне мане орон хайхна хөтөлбөрөлөгш Олег Юмов юм бүтээдэг болып жигэхдэн Бурят арды артист Жажин Нарбоева тон турушин олзылгые мане залуу артист Батыр Шанжоновты өнгөргөн юм. Тэгээд харин манай театрт энэ тайзан тавин юу гэж нэгдэр иймэрхүү адлерхүү уулзалгынуудыг бүтээдэг байгаапч тон төрөшинхэн Лариса Ильинична удашие өнгөргөөг шахулдын Михаил Гамбойч Илбонов өнгөргөн байха. Тэрмнэ театральные встречи гэд нэртэй байгаа. Наедине болохоор энэ мөн хоёр дахь манай төсөл болж байна. Тэнд болоход зүжигшд өөртөөхөө хоорно тийнэгүү. Темы мне хада нэг зүжиг гэхэд зүжиг шивш концерт гэхэд концерт шивш гэдэг ажимханаар харагшдара бүридөтө уулзанхэ асуудалнуудын хариусанга мөн тэгэхэд тэр уридныг заах юнгхэм тэр нийтийн сүрэн юхэн согор ямар асуудалнууд үгтмар байна гэж шинжилэгдээд тэр асуудалнуудын соглуулж интервьюер гэн нэг ведущий байха удашин тэр удашимнэ хөтөлөгч тэр асуудалнуудаа тавьж тэр асуудалнуудын мөн хариусахда ганц тэрши өрөнгөө ажвайдал өрөнгөө нахан тухай хөөхөө гадна өрөнгөө дуртай шулгууды дуунууды мөн ямар дөрөнүүди буйлуулхие ханхан бив наатхая ханхан бив гэн ушарха нэг бүридэр нэг юм нэг жаахан концерт нашу программа нэг юм бүтэх. Та билдэ үдэнэ программд билдэнхэ ямар асуудалнуудтай хариулцгаа билдэнхэ. Тон тэр юнгхэм тэр гол хаа юм бэ асуудалнуудын нэг юм билдэж тэрэндэ ягаад хариулцгаа ягаад юу оруулахя ямар дуушулгоо оруулахя билдэнхэпти тэгээд тэндэмнэ баханаг юм зэ байха тэнд харагшдны өнөдөрөө өнө бүгээрэ гэдэл асуудалнуудыг тавихдын тэд ямар асуудалнуудыг тавих юм бөмбөдие тэд л нэг досоогоо нэг юм гөхөндө сэтгэлээрээ бүлэмбэг гიშхэлх байна. Хэн хөтөлхөв нэгамжул. Энэ үдэшээ юмнэ хөтөлхөдөө манай залуу артист мөн режиссер гэхэд найруулагч гэхэд алду болохгүй Ариуна Ринчинэ захаминэ басхан санагын басхан. Энэ нэтгэдэ орд хөлндөр болох уу Бурят хөлндөр? Үгүй гэдэл манай мөн Бурятод ягаад хуранхай гэшвэвч Бурят ордоо холинго юндав гэхэд баха ганц Бурятаар гэхэдшнэ хүн зомнэ баха бултда харагшдны Бурят хөлие магадмөдөхгүй байхаа тэгээд энэ үдэшмнэ Ихэнчний Бурят хөлндөр болох тэгээд юунд хөлмөдөхгүй зонд шихэндэн оршуулагч хууха синхронный перевод гэдэг гүптэдэ тэгээд зарим асуудалнуудаа ордоор тэд мөн ши баха нэг орд дуунууд орох орд шулгууч ярах. Тэгээд энэ 50 юудих студиг шмэн бага тайзан дээр болно. Бага тайзан хаа. Тэгээд нэг за өөртөөхөө хөрөдөө энэ театрт та хэдэн жил ажиллаж байгаа нэг шатта. Би театрт орохоор 2002 онд бид болтда бурятская студия гэхэн оюутад их хоргуулия дургэж Восточно-Сибирская академия культуры и искусства дургэж гушин нэгэнд диплома аваад маян гушин нэгэнд июнийн нэгэнд ажилд орхон хүнүүд гэшвти тэгээд ажилд орохоор л Улейские девушки гэхэн дипломны зүжгөө аваад л турушин гастрольд гархан зонод гэшвти үнэн дээр бид театрын тайзан дээр хөдөлгөдөө 1990 оноо хөдөлж байна бти. Тэгэхэд тон турушин театр өвлө хүүгдэ тэр юнгхэм сказка үлгэр онтохон юхэнд надад тэр аюутан байхад хаваадалстай. Аюутан байхад хаваадаг байгаа бти. Тэгээд тэр зүжгүүд төрөвдөн хубизаяан гэхэн зүжгүүд масовка болонгуйлдаг байгаа бти.
Та юунда зургшин болохыг шийдээд та. Нэн тухайга би баха удушдоо хөөрнө би тэгээд зүрхшин болгом нэгж би бага наханда болгом нэгж хандаггүй байгаа би хөлдөн харагшд ирээд харааха ханаар тон тодорхойгоор шагнах байх нэхэн түүх тэгээд өлдвэн юм бодолнууд байгаа юм авда тон юм ушур болж энэ зүрхшинэ харгый замдгаар хэм бигхэд Батар дангины гэдэг мөнө мөрийсэн гисэр дангины гэж мөрийсэн дэ хавадажа 98 онд тэнд дангины нүртэй болж тэнд намайг Жем Николаевна Батарова дагалажа чихэд бурятская студия гэн манай хурагшд Турушин курсыда хурж байгаагаш би тэдэнд ирж хамаг экзаменуда экстерным тушаажа тэгээд нийлж энэ харгый замдгаар хангумби. Хэдэн жылы туршуда театрта ажалнад тэгээд наадхада баха ганцхан ролнуудын наадна биш та ошо сценарист байна. Тийм хылныгоо бивда тэр 2002 он хөдөлж байна бий официально тэгээд 20 гаруй жил болно гэж тэгээд зүп 70 гаруй роль наадагдаг жинда хай толоп тийм юунд төсөлдөө бүлдэж байхада өлдөвөнч рольнууд байгаа тэгээд зүжигшин байхаа гадна Тон турушин хие 2013 онд болно. Тэр могой жылы уктахы уйды тон турушин сценария им бушехембе шидите нер тухай шидите зудын тухай тэр нэг басхан тухай сагаалгына концертын сценарий тавиамбе бушехембе тэгээд тэрнэхэн Гэрэл Байдаева гэж найруулагчтай тавиж гаргахадымна нэг зохитхан юм болоон тэгээд харин тэрнэ 12 жылы өнгөрөөд байхад энэ жил февральсо тэр могын Ноголин могын домог гэж баха нэг юм баха либретто бишже тэрнэ өөрөө найруулж тавиж баха харагштай харуулаг үптита Тэ тренэ болох болтонд мэдээж магад тэр рок мюзикл балжин хатны либретто бишхэн байнып тэгээд 100 жылы тэр манай бурят улсаа 100 жылы хендер тэмдэглэх сценарий баха хавадан байна гэж. Сценарий бишгэд хөшөргөө ямар байх ёотив юуны харандапта ягаад бишнэптэй тэр. Сценарий бүхэн ондоо байхалда тэгээд зарим юмд бишгэд хөсүү хөшөршиг шиг байх мөн тон бахана хэзээ нёдонд бурят ТВ-т тэр сукта тэр юу булдык шугупте бурят хылы үзэлгэн программад сценарийд хавадалсаад их хоним байгаа хангад нэг шинээр юмруу орж шинэ юм мэдэж шинэ юм шуналж тэр бүшин цогоор өлдөвэн юм шинжилхэ болох батай болно гэвш тэгэхэд их хоним байдаг нэн төрөн хоним байдаг юм бишхэ таны багаха байгаагүй хай хораа гэж багахал болнолда юндып гэхэд чулуудан тонторон бүшдэг болоо. Тэгээд мөнөө гэртээ хаяа зундаа босход тэгээд юм шкаф байдаг манай тэр шкафы ар талын юм обойтэй байдаг. Тэр обой дээр өлдвэн юм зураатай тэр зураг бүхэнд нэг өөрөн нэг түүхтэй. Тэгээд тэр бага хүн тэр юм бүшир түүх юм болгох бүш тэр юм зурж тэр комикс шинж юм зурж түүх болгодог байгаа. Яд мөнөө 2025 он өнгөрвөгөөш тэгээд танд энэ жил ямар байгаав? Ямар дүнгуудыг гаргахаар байна? 2025 он их юнгөхүмда ушраар ылбык хонин ушраар ылбык ябдылар ылбык олон орон манай Россия гурно нэг захаан нөгөө захаа волтер зайга гэшибе Южно-Сахалинскада явабти гастролер Владикавказ шопти Грозный явабти мунтихэдэ биора бахатыр истедэг союз театральных деятелей энэ жил 150 жылы тэмдэглэхьевэн тончим хэтэрнэ уртэ ылдыбныг хонин төсөлнүүдий буйлуулж тэр төсөлнүүдийн хаваадаж юм Руза хотодэр хөдөн хоног хонож Москва хотод лабораторияда хаваадаж зүжигт хаваадалсаа гэшибе тэгээд холдын баха нэг Крымда Тавридада юм
Йхы баханага сугланга хэмгө хорголига хэмгө хамаг бухыныстыден хутылбырылыкшыды соглолжы мун тихыде хутылбырылыкшыт шигансы бышыныга темыныга уркша ханаты тыры гышуды соглолжы тем хорголи команда шигарга кеши. Тиге та хылбыгашта нега хорголида лабораторияда хабадап. Эде ю танда угынып. Нын турун бал юнг хэм төр досоохин төр авжа явха хзенагт төр дур юм буйлул хдэшие захол юмш буйлул х нэг сакт хэрэгтэй болох багаж гашапта хамни юнг хэм нос. Тэгээд шо тихдэ төр газар дылхэ харжа явхад йхэл сэтгэл өлгөн болохоор толгой бодолнууд нэг түргэн шуран байх сакта их тухтай байдаг. Дашин уулзуулгууд тон тухтайш байдаг. Тэгдэ 2025 онд игэл ханагдан ушаргуу ал юм да нэг танда юм болно. Энэ Yung Владикавказ хотош ходо йхэл гоё йхэ хайхан түрэгт саша тэр каньон юмор явж байхад нютагта бусан шинжи йхэл гоё газар байвгаш тэгээд тэр буулгач манай нютага зонделгэхэд ой ахта явж байна шинги юм шигш тэгээд Южно-Сахалинск гэж газар йхэ гоё газар байна л да. Тэр дэше тэр фуникулер юмор явж байхад ганцташ өөрөө харангүйгээр игээд наашин хүүгдөө асарж харуулдаг хэв гэж нэг бодолготой болоо юм би. Хадын хүнэд хадаа харахада баярлах. Шинжилгэхэд үзэхэд мөнөө харагшад юу харахад дуртай байна. Ямар жанрнуудад дуртай байна. Ямар зүжгүүдтэй олоор ирнэ. Тийм шинжилгээ хийдэг үү? Шинжилгээч театр дотор хөгддөг. Тийгээс хаагаад юу ингэх харагшдаа ингээ танхимаар адагалах харахад хөлшин хүлээ үед харагшдны ямар шаа ихэл театра дэмжихэж оролддог гэж тийхдээ тэр хөхөө шаа уярхаар зүжгүүт ихэ бүрядад дуртай байдаг. Комеди мөн тийхдээ ганц тэгээд хи таамаг нэлдэд тарших биш тэр тренд дотор нэг уярх юмд ихэ дуртай байдаг. Тэгээд та соёлын дээд хургуулийн дүүргэн маань бурят студигэр мөнөө тэр студи ажилладаг уу? Тийм ээ, манай студийн зон мөнөө юнгөх юмдан театрынга нэг гол болоод ямнагаш тийхдэн хол ард зүжигшэд гэхэд алдуу болохгүй мөнөө хүмнэ солбомны нэг заха хожимдж байна тийгээс яа удамгүй бахалын нэр зэрэгд хүртэх гэж найдах байна тоолох болоо ард зүжигшин баяртай Яндонов Дарим Лупсанова, Жажин Динганарбоева, Болот Динганарбоев, Сынгыламбоев, Галина Галсанова, би хумун тихыды мане сукта дургын Байырма Гурдакбаевна, Даштаржиева, Ульгыре, Захирыл болот явхата йхы хэнг худылжы йхы уракшыты бахал театра ургыжы сахижы емнеге шапта. Имыл йхы хын мане Дарима Тулоханова бурят улысы гавьята зужикшин Солбун Субботин бурят улысы гавьята зужикшит. Тэгээд иму зон мөнө дээрэ худалж байнап те бүшэ саа тэр ондоо тэшэ таржошин нөхөдүүд нэ бахал йхы амжилттай явдаг гэж хэлэх байна. Мөнө соёлын дээд хургуульда тийм студи биго Ухивоз аюуд тордог. Зуб тема на им хүнд хөшөр сагууд мөн чигэш театр 10 жил шахуу болоод л шөнө хала хөтө шилдэг бүдэрдэг юунд гэхэд тэр сагны удаан болж хөтө тэр зүжигшт тэр наадах уюунын таарх яандаг чихэдэ тэр зал ханаг тийм төсөв тавьж оюутуды сугуулдаг гэшвдэ Нёдонд хамаг бүхий бурят орноор агайн тойр гэрхүү мажор явж мөнөө дээр 7 хүүхэд ороод байна. Эндэмнэ баханыг асуудал гардаг тэр бурят хэлтэй бүрхүү хүүхэднэ ород литературая
тушаажа шаднугу егэгэ тэрэл харамтай байдаг. Тэгэд егэ тушаангүйгээр институт орохын аргагүй. Харин тэгээд 7 хүүхэд л ороод байна гэш төдөмнө их бүрхэн мөнө хурж байна мөнө төрөшин сесие өнгөргөж байна тэр хамаг бүхий туршилга экзаменнуудаа их бүрхээр өгж байна гэж мэднэвчээ. Тэгээд би тэдэнтэй бурят хэл репетитор гэх юм уу дэнгэ бурят хэлний багш биш. Тэгээд хая тэдэнэрэ уулзаж бурят хэлний шуудалх хэрэгтэн тоолдог би. Тэгээд энэ жил ушуу 14 хүүхүүдээ тэр 7 хүүхдээрээ нэмж авах хүсэлтэйвчээ. Тэгээд хамаг бүхий бахална бурят орноро бүхий агынга төргөр яваад байнавчээ. Хүүхдээ бахал хүүхдтэй уулзаж тэдний артист зүрхшид болойтай гэж гуйгаад байнавчээ. Хэдэн хүүхүүд тэр орхох хүсэлтэй мөнө энэ шинэ жилээ юуне ород хэл тэр литературын репетитортэй уулзалгынуудаа их их яатай. Тэгэхээр тэр жилдээ бүхэн аймагуудаар яваад нэг аймагуудаар явахдаа юу хөөрнөддөд энэ мастер классуудыг харуулнагууд. Мастер класснуудыг ихэр чим харуулах юм сүлөө болдоггүй юунд гэхэд тэр хүүгүүдөө тэр хөшөл хоорондор булаадаг болно гэж авдаа булаадаг оройдоо тэр тэгээд тэрэнд тэр завхарсо өхдөн ажил тухай хоороод юугэр хорхойн хөдөлгөөж болох гэж тэгээд нэг төрөн мөнө үеийн өхвүүд ондоохнод боломхэ хөдөө салин авдаг гэж хурдаг. Тэгээд цэхэн хөлхөш хөдөө салин амнавж чигээд л артист хүн багаар салин аваар шиха хажуугарын ямар ажил бүтээж тэр салин дээр тэр арга шадлаараа тэрнээ олзолж бүрээ юм болоо хоолойгоо тэр шатхапдаг шин хамгагийн хөөрхөш цэхэдэл бахал дуртай хүүгүүд олддог дуртай хүүгүүд дуртайгаар юм гэх юмда тэр хүү нэрэл чим ажилд ормаар байна гэж бодолготой болдог. За Надежда Михайловна таны урдхи төсвүүд ямар байна вэ? Мөнөө дээр но декабрьсо болтод хуу шагн дуулавж мүдэвж тэр юм ариунарын чинэ хөтөлбөр хөнөмөнө удшивнэ хөтөлх ариунарын чинэ дальневосточный грант шувгаш на залунэрлгшдэ дэмжих. Тэгээд Евгений Онегин, Александр Сергеевич Пушкин, Евгений Онегин төрөшинкие бурятчылжы Татьяна гүнзүжик болгон тэр зөвжөгтөө мөн баха Монгол улстай энэ хаяа январын 17-нд их меморандум бишвэгэ шипжээ тэр сугта суг ажиллах шинэ хонин төсөлнүүдийг бүтээх гэн утгатай мөн тэр меморандумын юм гэх юмда тэр уялгаар Монгол улсаа Татьяна Онегины шилжавадла тэгээд нэг хонин юм бүтээл болох гэж найдах байна бдэн төрөн мөн трендер тон чухал оролдож хөдөлөх байна бдэн. Тэгээд мартын 6-нд Солбун Субботины үдэш солбоны зугаа гэшэд өөрийнх байна бдэ нэг захид хөөрхөн юм шок ягт зугаатай өвдө болон дуунуудтай манай солбон гоёор дуулдаг гупта ержаг бултах харахын иднэ мартын 8-ны өртөө юм хайхан бүлэг хэх иднэ өөрийнх байна. Тэгээд л цаашаа төсвүүд олон гэлда нэн төрөн ба алтаргынья угтах я байна бдэ тренд ихөх хүсэ шадлаа оруулах байх бдэ нэр надамна ханаар их дэлгэстэйгэр өнгөрөх гэж найдах байна. Тэн Надежда Михайловна манай ирэхэнд их баяраа мэдүүлнүвчээ. Тэгээд январын 22-нд болох программад харагшда өөрийнхөө аргатай байна. Харагшда өөрийнхөө урдтай нэг бүлэг тандаа харвах яахан нэвэ энэ январын 22-нд үдэшин 6 гушд ирж энэхэн үдэшд хаваадаж одонго асуудалнуудыг тавихан зонууд нэг жахан гары бүлэг өгөх ханаатай мөн чихэд таал төрөвшингд асуудалнуудыг өгөх тандаа энэхэн бүлэгэ харвах юмны зөвшөөгөө та. За хайрда. За хүнэт харагшат нэгэр дамжуулгын найдварга дахин улстраа баяртай.